ялаач ихтэй тогшин юм байна. Амар давлгаатай. Юм гэрч хөөхтүүд уйлаа маяг юм байна зүгээр. Амар юм болчих. Бүрийг л явж байна. Сайн уу манайхан. За би Танзаны Занзибар арал дээр ирээд 2 хоног байна. За 2 хоног огт өрөөнөөсөө гараагүй амарсан. За видеогоо эвлүүлсэн, аплод хийсэн ийм цаг хугацаа өнгөрлөө. За уг нь бол орчинтойгоо танилцаад гадуур дотор явж явах цаг хугацаа байсан. Тэгээд үнэхээр би хөнгөө аялж чадахгүй байгаа. Бичлэг видеогоо эвлүүлэхээс ахуулаад, бичлэг видеогоо авахаас ахуулаад эвлүүлэх. За тэгээ амрах гээд бас цаг хугацаа шаардж байгаа. За тэгээ өнөөдрөөс эхлээд гадуур гарч үзэх гэж байна. Одоо болохоор буудлаа ерөнхийд нь танилцуулаад байгаа гест хаусаа танилцуулаад тэгээд бүгдээрээ гадуур явнаа. За миний байрлаж байгаа газар болохоор Чулуун хотхон гэдэг нэртэй 16-аас 17 дугаар зууны үеийн ийм хуучин барилга байгаа. Ерөнхийдөө бол араб хэм маягтай ийм барилга байна. За энд бол ингээ манай гест хаус ер нь хамгийн хямдхан болохоор газрыг олж ирсэн байгаа. Хоногийн $15 орчим болж байна. За энэ болохоор хостел байгаа. За ерөнхийдөө араб перс стилийн ийм террастай гадна. За тэгээд мэдээж гест хаус байдаг. Галзуух байна. За энд ингээд суугаад бас энэ гудамыг хараад хоолоо идэж болохоор. За тэгээд цаашаа үргэлжлүүлээд явъя. Ерөнхийдөө бас нэг тийм хуучны шин чанарыг гаргаж ирсэн. Тэгээд надад бол бас их таатай байгаа. Нэг тийм эртний үед очсон юм шиг санагдаж байгаа. За тэгээ ийшээ бол одоо ингээд манай өрөө байж ах жишээтэй. За энэ болохоор 6 ийм ортой ийм хостел байна. Их цонх монхон их гоёо ингээд хоёр тишэнэ дэлгэгддэг. За энэ бол миний ор байна. За тэгээд ерөнхийдөө бол нэг ийм газар байрлаж байна. 0 халуун ус гэх зэрэг зүйлс бүх зүйлс асаагүй Wi-Fi бол маш сайн Wi-Fi-тай. За энэ болохоор Z House гэдэг гест хаус байна. Хотын төвдөө байдаг учраас бас арай харьцангуй үнэтэй байна гэсэн. Ер нь бол нэг $10 хавцаа гест хаусууд бас байдсан байлээ. Тэгээ би энэ хавцаагаа бас нэлээд үзэж харах юмнууд их байгаа учраас энэ гест хаусыг сонгосон байгаа. За бүгдээрээ одоо цааш үргэлжлүүлээд явцгаая. Мэдээ Занзибар хотын түүхийг ярихын тулд эртний араб гаралтай оманчуудын түүхтэй зайлшгүй холбогдсон байна. За тэгээд Португалийн эзлэн түрэмгийлэгчдэд хөөгдөх хүртэл энд бол Оман гаралтай арабууд амьдарч байсан байна. За миний хувьд бол айгүй танил дурсамж байна. Яагаад вэ гэхээр би Оманд явж байхад нэг иймэрхүү
барилга байгууламж сайднуудыг бол маш харж байсан. За тэгээд бүр хаа байсан Африк твт Занзибар бүр арал дээр яг ийм барилга байгууламжийг харна гэдэг бол бас их дотн танил мэдрэмж байна. За Занзибар арал нь сүүлийн 500 жилийн турш Португал, Англи, Оман зэрэг Араби улсуудад колоничлогдож байсан. Тийм ч учраас энэхүү улсад бусад орны соёл, шашин шингэсэн байт юм байна. За энэ павильонууд бол яг л хуучны хэлбэр хийцтэй биш шүү. Тэгээд хаанч нөгөө худалдаа үйлчлэгийг бол зөвшөөрсөн байт юм байна. Хуучных гэлтгүй ер нь хүмүүс нь дотроо ер нь тэгээд худалдаа үйлчлэгээгээ үзүүлээд за мэдээж тодорхой төрөөсөө өгдөг л байлгүй. За тэгээд хоолны газрууч байд юм уу? Баар нь хүртэл байж байгаа юм. За тэгээд дөрвөн талаараа нэвт орж гарч болд юм байна. Ерөөсө төлбөр байхгүй шинэ ороход. За тэгээд эндээсээ шууд залгаал нөгөө араб стилийн гудамжууд ингээд байгаа. За ерөнхийдөө нэг юм гудамжуудтай гоё газ. За тэгээ мотоцикл энэ дотор нь зөвхөн мотоцикл явна. За энэ хүү хотгоны нэрийг болохоор Чулуун хотхон гэдэг юм байна. Ойролцоогоор нэг хаашаагаа нэг 5000 м квадрат үргэлжилсэн ийм хотхон байгаа. За тэгээд энээс цаашлаад бол энгийн яг Африк хэв маягтай сууцууд бол байгаа. За энэ аралтай бол энэ масаа хүмүүс бол ямар ч холбоогүй юм байгаа. За тэгтээ аялал жуулчлал дээр ийм өнгө нэвтэндэг бол 1-4 төрөх бол масаа хүмүүс байт юм байна. Занзибар аралтай нэгэн алдартай эрхмийн бага нас холбоотой байт юм байна. За энэ бол алдарт Queen хамтлагийн гоцлолтуучин Фредди Меркуригийн бага нас буюу 0-аас 14 нас хүртэл энэхүү арал дээр амьдарч байжээ. За өнөөдөр бол Занзибар аралт ирсэн 3 дахь өдөр. За би өнөөдрөөс эхлэн арлаа бүтэн тойрж үзэх гээд байж байна. За тэгээд энэ нэг
хотоос гараа явж байгаа нэг ресторанд зогсож байгаа видеого аплод хийлээ. 2 өдөр аплод хийж байгаа. Арай ч үү гэж нэг юм орууллаа видеого. За одоо санаа амар лалаага тарьж болох нэ. За явцгаая. За шинэ өрөө боллоо. Тэгэхээр Hakuna Matata болчихжээ. Гүн санаа зовхгүй. Гээс таваас буудлын хэсэггүй. Нэг хэсэг арлаар явах учраас. Гэтэл энэ бол хэрэг хатах байна. Я. Багтахгүй нэ. За яг хоёр зүг явах юм чи. Хоёр зүнхэндээ тусдал хийндээ өөр авах. Өсөлтөө цагаа чанж байна. За ямар ч нэг газар олж унтах хэрэгтэй байна. Олон далайн эргийг л бараадаад байгаа юм. Далайн эрэг орох болоогүй байна. Явж ил байна. Манайхан за би нэлээд оройтож явж байгаад 8 цагийн үед маш гоё газар ирсэн байж байна. Маш гоё хүн хүлээж аваад эндээ байрлахыг зөвшөөрсөн бүр үнгүүгээ боддоо. За дээрэс нь халуун устай, нойлтой бүх юм байгаа. Ганцхан би энд ресторан буюу хүн хүлээж авдаг газар юм байна. Тэгээ би ганцхан энэ газарт нь орой хоол идэх одоо тийм юутэй. Тэгээд нэг үгээр хэлэх юм бол зүгээр намайг гоёор хүлээж авсан нэг айгүй гоё хүн байгаа. Маргааш бүгдээрээ танилцсан. За өглөөний минь ийм зарцыг юм байна. Баян дабай ском хүртдэг юм байна. Тэнд хэдэн хүмүүс ойдтой төрөөд болж байгаа. Чирийг нь сайн ойлгохгүй. Thank you. За яачгүй жижигхэн цагаас цуглуулд юм байна. Ерөнхийд нь ойлгочихлоо. Тэр хүмүүсд ингээд далайн зөвлөлийг цуглуулж одоо уусандаа хийдэм байна л та. Тэгж харлаа. За тэгээд энэ дээр болохоор ингээд завтай нөхдөд далаагаас авчирсан бүтээгдэхүүнээ тавьдсан байна. За энэ хүмүүс ирээд эндээс худалдаж авдаг юм байна. Нэгсэндээ цоошин одоо шинэ хүнсээ эндээс авдаг гэсэн далайн хүнсээ авдаг гэсэн юм. Тэгээд миний ойлгосноор энэ бүр бол тэгээд дөндөө олон хүмүүс нөхцөл хүмүүс ингээд хүүхдүүд эйчвэн Вау. За яач юм загсаадыг цуглуулд юм байна. За энэ хүн бол Кристиан, намайг одоо гэртээ хүлээж авсан энэ ресторанд гэж байгаа. Манай хүн болохоор энд каяк клуб ажиллаулт юм байна. Hey Christian. Hi everybody. Hi. Welcome to Membe Kayak Club. Yeah. Thank you, Christian.
Welcome. За энэ болохоор Кристианы байшин байна. Манай хүн болохоор энд одоо 10 жилийн өмнөөс зүгээр юм халцгай талбай байсан үеэс нь эхлээд энд одоо мод ургуулад за дараа нь энэ гоё рестораныг нээж ажиллуулсан байна. За энэ барилгыг барихад л одоо тодорхой 7-8 жилийг зарцуулсан гэсэн. За энд болохоор ингээ бар байна. За энд бол маш гоё цэвэрхэн нойл. За тэгээд ийшээ болохоор галзуух нь байгаа. Найс галзуух. За тэгээд хамгийн гоё хэсэг нь юу вэ гэхлээр за эндээс зүү эргээд энэ заалны хэсэг байна. Вау. Something to drink? Beer? Not now. No. Yeah. Хамгийн гоё хэсэг нь энэ. За эндээс далайн эргийг шууд харж болж байна. Маш гоё чилрээд сууж болж байна. За тэгэд миний бол өргөө гэр бол яг энэ доор байгаа. Намайг энэ доор байрлахыг зөвшөөрсөн. Энэ бол тэгээд надад бол энэ Кристиан маш том боломжийг олгосон, маш их талархаж байгаа. За тэгээд миний зүгээс бол энд бол зөвхөн хоол авч идэхэд л хангалттай. Ийм гоё боломжтой, ийм гоё хөгжилтэй газар байрлаж байна. Кристиан бол одоо тосгон руу явцсан байна. Томба тосгон руу явцсан байгаа. Тэгээ орой ирж байгаад каякнд суулгаж үзүүлнэ гэсэн байгаа. Каякаар үзэж байна. Нэмбэ гэдэг нэртэй ресторан каякны үйлчлэг үзүүлдэг газар байт юм шүү. За тэнд Кристиан явж байна. За би Занзибар ардыг дугуйтайгаа бүтэн тойрохоор болсон байгаа. Тэгээд хамгийн ихний зогсоол өмнөд Занзибарын эрг буюу яг энэ хэсэг байна. За гоё цэвэрхэн бол цэвэрхэн юм байна. Ямар ч хог байхгүй. Гэхдээ энэ хэсэгт бол ерөнхийдөө дандаа загасчид амьдард юм байна. За тэгээ дараагийнх нь хэсэг нь болохоор зүүн эрэг дагуу явна, баруун эргээр явна, хойд эргээр нь явна. Гээд ер нь бол бүгднгээр нь тойрно. Тэгээ өөр хоорондоо ямар ялгаатай байд юм бэ? Бүгдийг мэдэж явна. За ямар ч гэсэн зүүн эрэг бол маш гайхалтай үзэсгэлэнтэй гэсэн. Миний бодлоор бол энд ч гэсэн муугүй санагдаж байна. Энд онцгой зүйл нь юу вэ гэхээр өмнөөс ирж байгаа салхин их гоё юм байна. Өдөржингөө нэг тийм гоё зөөлөн сэвшээсэлтэй хатгүй юм байна. За тиймэрхүү онцлогтой газар байна. Энэ хаваараа нэг жоо. Өнөөдөр нэг хоноод маргааш өглөө цаашаа үргэлжлүүлэн замдаа гарнаа. За тэгээ өглөө эртлэн босоод Кристиан ахта талархснаа илэрхийлээ замдаа гарсан байгаа. За миний дараагийн зорьсон газар бол Занзибарын зүүн эрэг дагуух наран шарлагын газар байгаа. За Занзибар арлыг ерөнхийдөө бүтэн тойроход бол 180 орчим километр замыг туулж байсан.
yote 1500. Oh! Baby! Manga. Moja. Na teja. Sige siombeje chakula nina. За миний байрлаж байгаа газар 70-50 байна. Сайхан далаа ус тогтсон байна. За энэ өнгөр хүмүүс хөл бөмбөг тоглоод За анх удаага ингэж өөрийнхөө мэдээллийг өгч जैन. Тэгсэн чинь энд нэг майхантай газар майхан гавцаа хонох гэсэн чинь чиний аюулгүй байдлыг хангана мөнгө өгөх ёстой гинэ энэ нөхдөд. Би ч нэг сурсан зангаараа надад ийм тийм мөнгө байхгүй л гэж хэллээ. За нэг ийм үйл явдал болоод байж энэ да. За би өмнөд дэргээр алхаад явж байна. Алхаад явах мэдрэмж бол үнэхээр бас гоё үед юм байна. Nice. Ер нь энэ онцгой цагаар гартай газар биш. За Занзибарын зүүн өмнөд ирэг дээр 2 хонлоо. За одоо зүүн эрэгээр нь өксөж явсаар агаад хамгийн хойдлын эрэг дээр очих хэрэгтэй байгаа. Тэнд хамгийн шилдэг газрууд байдаг гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө Занзибар арал дээр хаана яаж байрлаж явснаа энэ хаягтай ерөнхийдөө мэдээлэл явуулж байгаа. Тэгээд өмнөх 2 хоногийн хувьд бол ерөнхийдөө энэ хүү газар байрлаж байсан. Your Zanzibar Place хэмээх энэ газар байрлаж байсан. $14 өглөөний цайтай хостелд байрласан. Ерөнхийдөө бол нэг багадаа нэг $10-аас эхэлж байсан шүү. За Занзибар арлыг дугуйтайгаа тойрохдоо өөртөө бага зэргийн ачаалал өгж өдөрт 20-30 км дугуйтай жийж байсан. За тэгээд Нонгве арал дээр очсон нь хойд эргийн хамгийн сайхан үзэсгэлэнтэй газруудын нэг нь байсан. За гэвч намайг очдог өдрүүдэд бага зэргийн үүлтэй байсан нь
За тэгээд Занзибарын далай иргэдээгүүр маш олон масаа хүмүүсүүд байдсан байна. Тэгээд учрыг нь олохгүй, ажил хийхгүй эдгээр хүмүүс юугаа хийх юм бол доо гэж маш олон удаа бодож байсан. Тэгээд сургалж байсан, асууж идсэн чинь эдгээр хүмүүс бол маш сонин ажил хийдэг нөхдүүд байлээ. За ямар ч хэлсийг сонин шодан ажил хийдэг нөхдүүд байлээ шүү. Ийм гоё намын нохоо байж байна. За тэгээд Африкт сонин содон юм аа. Зүгээр л зам дагуу ингээ явж исэн чи ийм сонин тогтцтой далайтай холбогддог ийм кевд ирсэн байна. Тэгээ сайхан усан дороод авлаа. Гоё. Wow! Бүдэх бастай юм байна. За нэг иймэрхүү байхгүй юм байна. Ийм гоё газар. Сонирхолтой содон газар ирээд буцаад явах гэж байна. Jambo. Habari gani? Habari gani? Savcino гэдэг юм шиг. За ингээд суудан дорж байгаа. Өнөөдөр Занзибар арал дээр исламын шашинтай Африк хүмүүсийн хүүхдийн баяр нь болж байгаа юм шиг байна. За энэгээр ирэхэд идэж байгаа хүүхдүүд хаасаагүй байна. За Занзибар арлаараа бүтэн тойроод аялал минь өнөөдрөөр өндөрлөж байна. Маргааш өглөө эрт тусаад буцаж одоо Занзибар хот руугаа яваад тэгээд дараа нь Дарс-Салам хот руу буцнаа. За ерөнхийдөө Занзибар арлаар бүтэн тойрсон туршлагаа энэхүү бичлэг дээр бас үлдээе гэж бодлоо. За Занзибар арал дээр бол ерөнхийдөө юмны өндөр байдаг. За гэхдээ бас хэрвээ та сайн судалж чадвал, сайн ярилцаж чадвал бас хэм зардлаар аялах боломжтой байд юм байна. За тэгээ хаана ямар газар очиж байгаагаас бас аль ирэг дээр очиж байгаагаа шалтгаалаад юмны өн өөр байд юм байна гэж дүгнэж байна. Хамгийн нэгдүгээр тээврийн асуудал байд юм байна. За Занзибар арлаар зайлшгүй төлөх үн бол мэдээж тээвэр байгаа. За энд болохоор та нийтийн тээврийг ашиглаж болно, альсвал такси үйлчилгээ ашиглаж болно. Такси үйлчилгээ нь болохоор 8 судалтай хипарт машин байд юм байлээ. За дараагийн юу нь болохоор цөг хөл явж байгаа бол мэдээж мотоцикл хөсөж болдсон байна лээ. Энэ нь бол илүү гоё филинг мэдрэмжийг бол авна гэж бодож байна. За тэгээд хаана очихоо шалтгаална гэсэн энд нь болохоор Нонгой буюу хойд дэргүүд ерөнхийдөө нэлээд өртөг өндөртэй хамгийн гоё тунгалаг устай ийм гоё эргүүд байд юм байлээ. За Нонгой эрэг дээр бол ер нь бол буудал харьцангуй үнэтэй байсан. За дараагийн маш гоё байршилтай хэсэг болохоор зүүн эрэг дагуу. За энд болохоор буудлаас гадна хостлуудын сонголт их байсан учраас маш боломжийн байсан. Ойролцоогоор нэг $13-4 үнэтэй хостлууд байсан.
За өглөөний цайтай. За энэ нь бол нэлээд бас боломжийн үн ханштай санагцсан. За дараагийн зүйлс нь болохоор анхаарах зүйлс байна. Энэ болохоор юу гэхээр энэ бол маш их шумуултай газар. Тийм болохоор шумуулны цацлага сайн авч явах хэрэгтэй гэж бодож байна. За яг одоо 6 сарын үед болохоор яг зуны улирал нь эхэлж байгаа учраас маш их халуун байна. Өдөртөө бол 35 хүртэл халдсан байна лээ. Тийм учраас нарны тосоо сайн бэлтгэж явах хэрэгтэй гэж бодсон. За би ойролцоогоор нэг 7-оос нэг 9 хонсон байна. За би нэг 9 хонсон байна яг одоогийн байдлаар. За тэгэхэд нэг 100 орчим доллар, нэг 300 гаруй мянган төгрөгийн зарцуулалттай аялсан байна. За тэгээд та нартаа бас хэрвээ Занзибар арлаар зочлох юм бол эдгээр санамжийг, эдгээр зүйлийг анхаараарай гэж зөвлөж байна. Занзибар арлаа бүхий хоёроо буцаад Занзибар хотод ирж байна. За тэгээд маргааш өглөөрт Дарсалам хот руу явахаар болсон. Сая тикет авчлаа. За ингээд Дарсалам хот руу явж байна. Ийхүү Занзибар арал дээр өнгөрүүлсэн 10 хоног сайхан адал явдал дурсамжтай сайхан өнгөрлөө. За бүгдээрээ одоо ингээд дараагийнхаа цэг рүү болох Дарсалам хоттой танилцсанаа.